Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Хааны ордонд 1-р ханху өрөөндөө гүн бодолд автан хэвтэж байх ба. Гэтэл гинтхэн цонх тогшох чимээ гарч Оливер. Эфэмдээцээ Оливер байна. 1-р ханху. Ахмада та яаж энд ирсэн бэ? Таны гэрийн хорионд байгаа гэж бодсон шүү дээ. Оливер ямар нэгэн тайлбар хэлхийг яарсангүй. Шууд л өрөө рүү орж ирэн хувцсны шүүгээ рүү алхаслаа. Тайлбарлах цаг алга. Хурдан дулаан хувцлаад гараад ир. Яг одоо явах хэрэгтэй мэн. Юу босоод байгаа юм бэ? Бид хаашаа явах гэж байгаа юм? Оливер. Ордны хойно харуулуудад харагдaltaгүй явж бодох зам байгаа. Онцгой нөхцөлд ашигладаг нууц зам. Хүлэгт Баатарын 2-р салааныхан бүгд ордны гадаа хүлээж байгаа. Хүлэгт Баатарын 2-р салааныхан бүгд инэ? Оливер. Бид явах ёстой эрхэмдээцээ. 1-р ханху хэсэр зур эргэлцсэн боловч Оливерийн тууштай харцыг хараад чичирсэн гараа түүний гар дээр тавилаа. Үзэгдэл солигдож тэд ордны гадаа гарсан байх ба. Эрхэмдээцээ, тавтай морил, бид таныг хүлээж байлаа. 1-р ханху өөрийнх нь төлөө цугларсан олон баатруудыг хараад үг дуугүй байхширна. Таныг сансан шүү эрхэмдээцээ. Сүүлд харслаас хамаагүй царайлаг болчихсон байна. Ханху энэ чинь юу болоод байна Ахмада? Яагаад бүгд энд цугдарчихсан юм бэ? Оливер. Эхэмдээцээ, ордон бас нийслэлд байх одоо аюултай болсон. Тийм учраас энэ мөчөөс эхлээд эзэн хааны хүлэгт Баатарын 2-р салаа таныг аюулгүй байлгахын тулд Фирикийн харьяа газарт хүргэж өгөх болно. Ханху. Хүлээвэрэ. Хэрвээ бид ингэж ямар ч бодлогогүйгээр зөвшөөрлгүй хөдлөх юм бол зүгээр нэг хорионд ороод дуусахгүй шүү дээ. Сантаагаар тушаал зүртсэн гэд цаазаар ахуулчих магадгүй. Хэн тийм тушаад гаргасан юм? Эзэн хааны хүлэгт Баатарын 2-р салаа бол эрхэмдээдэс таныг хамгаалах сэлэн бас Бамбай. Бидэнд зөвхөн таал тушаал өгөх хэрэгтэй. Хэн эрхэмдээцийн урд дуур орж зүрхлэв? Би эрхэмдээцийг аюулд үлдээгээд дуугүй байж вэ гэсэн тушаад арснаа санахгүй юм байна. Бидний зорилго бол дайсан хичнээн хүчрхэг байсан ч хамаагүй таныг хамгаалах. Бид эцсээ хүртэл тулалдаж таныг хамгаалах болно. Тийм болохоор биднийг өргөсөн тангараа биелүүлэхийг минь зөвшөөрнө. 1-р ханху тэдний үнэн шудраг сэтгэлийг мэдэрч нүдэнд нь нулимс цэйлгэнэн. Ханху ойлголцлоо. Замд юу болоод байгааг тайлбарлан шүү Ахмада. Мэдээж эрхэмдээцээ. Энэ зур Дамифил Ахмад яаран орж ирж Рагнар ханхуд мэдээд болох. Эрхэмдээцээ асуудал гарфа. Рагнар юу юм? Үүрээр ууган ханху алав болчихож бас 20-нд байсан эзэн хааны хүлэгт Баатарын 2-р салааныхан зэвсэглсэн явж байхыг харсан байна. Хаашаа явж байгааг нь мэдсэн үү? Гисчин хийж байгаагаар тэд дорн зүг рүү явж байсан гин. Би арх хэдийн тэдний араас хүмүүсээ явуулчихсан. Нэмэлт хүч явуулах. Тэгэр хэрэггүй. Тэд Фирикийн харьяа газар руу явж байгаа биз? Фирикийн харьяа газар руу явах зам аюултай. Мангасууд ихтэй учраас тэднийг олоход хэцүү ах болно. Тэдэнд сэлмийн эзэн Оливер Ревүүдээс гадна дээд зэргийн хүлэгт Баатрууд байгаа учраас алдсахгүй. Харин чадвар муутай баг нэмэр уулж чадахгүй. Тэдийг зүгээр орхичих. Ханхугийн хойноос явж байхаар Ванесса Фижиг олох нь хамаагүй чухал байна. Тэр муу зайлтай шидтэн. Өөрийгөө хар шидэнд үртэн гэдгээ мэдээд ээжигээ нуурчихсан болжтэй. Хаан нууснаа огт хэлэхгүй байна. Эвантус эрхэм түүний тархийг угаас нь гарцаагүй. Тэр өөрийнхөө дурсамжийг айлгахчихсан болжтэй. Ирээ цээргүй хандаж байгааг минь өвшөөрэй. Гэхдээ би таныг яагаад цагаан цамхагийн захирагчийн ээжийг хайгаад байгааг асууж болгосон болов? Тэр чинь ямар ч хүч чадалгүй эмэгтэй шүү дээ. Тэр бол Ян Фижийн сул тал. Тэр хар шидийн хүчинд орно гэдгээ мэдсээр байж өөрөө энд ирсэн нь сонирн биш байна гэж үү? Ямар нэг юм сэдэж байгаа нь гарцаагүй. Тийм болохоор Ванесса Фижиг олж үүнд бэлтгэх хэрэгтэй. Ойлголцоо. Дамифид мэхийн ёслоод өрөөнөөс гахад Рагнар ганцаараа үлдэж гүнзгий санаа алдав. Рагнар. Бүх зүйл нэгд асуудалгүй яваад байх чинь. Ян Фиж яг юугаас идэд байна? Үзэгдэл солигдож 1-р ханху хүлэгт Баатруудын хамтаар захирагч Фирикийн ордонд амжилттай очсон байх ба. Захирагч Фирик. Та энд байсан байх нэ эрхэмдээцээ. Танд ямар нэг тухгүй зүйл байна уу? 1-р хантаж. Үгүй дээ, гинтийн зочлолтыг минь халуун дулаан хүлээн авсанд баярлалаа. Би таны надад үзүүлсэн өгөөмөр сэтгэлийг хизээч мартахгүй. Юу гэж те? Та энд ирнэ гэдгэд өөрөө нэв төрийн хэрэг шүү дээ. Үннийг хэлэхэд би өөр эрхмээс захиа аваад нэлээд дайхсан шүү.
Эзэн хаанд тохиолдсон зүйл үнэхээр харамсалтай. Түүнийг хурдан эдгэрээсэй гэж залбирая. Захирагч Фиерик. Ян эрхмийн хүсэлтийн дагуу манай Фиерикийн гэр бүл таныг дэмжих болно. Бид таны аюулгүй байдлыг хамгаалахын тулд хамгийн сайнаар ажиллах учраас та битгий санаа зовдоо. 1-р хүнтэйж. Захирагч Фиерик үнэхээр сайн хүн юм. Анхаарам сайтаагаас гадна үнэхээр сайхан сэтгэлтэй. Бодоод байсан чинь чи захирагч Фиериктэй хамаатнууд байхаа? Оливер. Тийм ээ, холын хамаатнууд. Тэр намайг баг байхад сэлмийн урлал зааж өгч байсан юм. Тийм байх нэ. Бүгдийг төлөвлөжсөн бололтой. Ахмада, Ян үнэхээр хар шидэд өртсөн гэж үү? Өшөөгөөрэй гэж гайхахад. Ханхүү. Магадгүй тэр үнэхээр бодлоо өөрчлөөд 5-р ханхүүгийн талд орчихсон байх. Биднийг баг байхаас хойш Рагнар үргэлж бүх зүйлээр надаас илүү байсан. Үүнийг хүлээн зөвшөөрмөргүй байгаа ч үнэн шүү дээ. Магадгүй бусад язгууртнууд шиг Оливер ч гэсэн үүнийг мэдээд Рагнар удирдах болоход илүү тохирно гэж шийдсэн байх. Оливер. Яагаад ч тийм байх боломжгүй эрхэм дээдс. 6 жилийн өмнө намайг Ян эрхэмтэй бэлтгэл хийж байхад би хизээш 5-р ханхүүг дэмжихгүй гэж тэр надад хэлж байсан. Тийм учраас та Ян эрхэмд жоохон ч гэсэн итгэж болгоно. Би түүнийг энэ бүхнийг өөртөшгөн төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байна. Дүс солигдож Оливер Яны өөрт нь хийсэн төлөвлөгөөг ханхүүд хэлж эхлэв. Ян эрхмээ юу гинэ? Би Рагнарыг хайж олоод албаар өөрийгөө хар шидээр шившүүлсэн болно. Хэрвээ ууган ханхүү энэ талаар олоод мэдчихвэл намайг болиулах гэж оролдохосоор үүнийг түүнд битгий хэлээрэй. Тэр чинь хитрхи аюултай шүү дээ. Та аюулд орвол яах болж байна? Намайг аснаас илүү өөрийнхөө талд байлгах нь ашигтай учраас Рагнар намайг шууд асахгүй. Би чинь Зурбатуур зэрэглэлээ шийдтэн. Цагаан цамхагийн захирч шүү дээ. Надад улс төрийн асуудлуудад нөлөө үзүүлэх байр суурь байна. Рагнар миний байр суурийг ашиглаж хаан ширээн суух болно. Би түүнээр дахиж удирдуулмааргүй байгаа ч гэсэн дахиж гинэ. Тэгж байж л би Рагнарын төлөвлөгөө юу болох, хэн оролцож байгааг мэдэж чадна. Би урьдчилаад Фиерик захирч руу захидах явуулчихъя. Тэгвэл таныг хар шидийн шившлэгээс суллах хүн гэлэгтэй шүү дээ. Гэхдээ бидэнд ордон эсвэл нийслэлд итгэж болох хүн алга. Үгүй, нэг хүн байгаа. Рагнар түүнийг хизээш төсөөлөхгүй. Хүчрхэг бөгөөд итгэж болох нэг нь. Дүс солигдож Гүнж хааныг асарч байх ба. Гүнж. Ян 5-р ханхүүг дэмжин гэдгээ зарласан. Ах эзэн хааны ордноос явчихсан. Рагнар удам залгамжлах байр суурийг өөрийн болгож хаан ширээн суухаар бэлдэж байна. Би одоо яах вэ? Би хэнд итгэх болж байна? Түүний надад гаргасан бүх сайхан сэтгэл нь худлаа байсанд итгэж чадахгүй нэ. Одоо ч гэсэн би түүнд итгэмээр байгаа болохоор надад үнэхээр хэцүү байна. Гуйж байна. Та сэрэлдэ. Аава. Хэмээн бодож байх цуур хаалга хэн нэгэнд огшов. Эрхэм дээдсэ, Кевин байна. За, орж болно. Юу болсон бэ? Эрхэм дээдсэ, түр ярилцаж болох уу? Кевин. Эрхэм дээдсэ, энэ чинь юу вэ? Хэд хоногийн өмнө цагаан цамхгийн захирч надад үүнийг үлдээсэн юм. Танд өгөөрэй гэж хэлсэн. Яан эрхэм үү? Намайг үүнийг танд нууцаар өгөхийг хүссэн. Гэд нэг нь хайрцагыг өгөөд гүн жөрөөндөө орон хайрцагыг нээж үзэхэд хайрцагт хүзүүний зүрх болон шидэт шингэн нэгэн захианы хамт байх ба захиаг уншихад гүнжид таныг нэлээд дайгсан гэдэгт итгэлтэй байна. Энэ захиа танд хүрэх үед би хар шидийн шившлэгээс болоод тас өөр хүн болчихсон байх болно. Миний энэ захиаг бичиж байгаа шалтгаан нь би танаас нэг зүйл гуйх гэсэн юм. Эзэн хааныг хордуулсан хэрэг Хүлэгт Баатрын 2-р салааны дид ахмад Паул Зансийн буруу байгаагүй. Харин хар шидийн шившлэгээс болсон юм. Энэ хэргийн ард зуугийн бүлгэн гих нууц бүлэг хүмүүс байгаа. Бас 5-р ханхүү хаан ширээн суухын тулд тэднийтэй хамтарч ажиллаж байна. Эзэн хааныг хөнөөхөөр завдсан хэргийн үнэн мөнийг олохын тулд би 5-р ханхүүгийн утсан хүүхэлдэй болох болно. Энэ хайрцаг дотох талигаач хатны үлдээсэн хүзүүний зүйлтэнд хар шидийг устгах 8-р зэрэглэлийн шидтийн шившлэг шингэсэн байна. Хэрвээ та энэ захиаг уншиж байвал надад энэ зүйлтийг зүйлгээрэй. Энэ зүйлгэд шингэсэн шившлэг намайг хар шидээс суллах болно. Харин энэ шилэн дотор Фандиорын цэцэг гих зүйлээр хийгдсэн тусгай бэлтгэл байгаа. Хүний биеийн дэх манаг саармжуулах үйлчилгээтэй учраас шидтэнгүүдийг үхэлд хүргэх аюултай. Хэрвээ шившлэг үйлчлэхгүй бол үүнийг ашиглаж намайг алаарай гэж бичсэн байв. Үзэгдэл солигдож. Гүнж. Удаан уулзаагүй шүү Рагнар. Аавтаа уулзсан юм уу? Рагнар. Тэр ч гэсэн миний аав шүү дээ. Би одоо 20-оос гарчсан болохоор
хүүгийн үүргийг гүйцэтгэж байна. Гүнж. Тийм байх нэ. Тантай бас удаан уулзаагүй шүү. Цагаан цамхын захирагч. Сайн сууж байсан уу? Рагнар, би Ян эрхэмтэй хэсэг ярилцвал зүгээр үсттэй. Рагнар. Тэгдэ, цамхын захирагч ярилцаж дуусаад миний өрөөнд хүрээд ирээрэй. Гүнж. Ян эрхэмээ, ийшээ явцгаая. Таныг сансан шүү, Ян эрхэмээ. Гэхдээ та намайг хараад баярлахгүй байгаа ах л да. Та надаар хийдгүүлэхийг хүссэн зүйлээ санаж байна уу? Гүнж. Би таны надад дамжуулж өгсөн зүйлийг буцааж өгөхөөр ирлээ. Та түр бүхийгэд өгөхгүй биз? Гүнж. Хүзүүний зүйлтийг Янд зүйлөв. Зүртний шившлэг ажиллаж би энэ хүчтэй өвдөж эхлэв. Яа, эрхмээ. Өвгөтөндөө газар сүхэл мөн үү? Яа, эрхмээ, та зүгээр үү? Ян. Гүнж. Гүнж. Яа, эрхмээ, түүнийг чангаар тэрв. Та яаж тэгж чадж байна? Би яаж таныг алж чадах юм бэ? Хэмээн гэлж уйлав. Би ядаж амиа задасалж байж таныг надад итгэх байх гэж бодсон юм. Гэхдээ ямар нэг асуудал гараагүй нашгүй дээ. Шившлэг ажиллахгүй байх гэж жоохон санаа зовж байсан юм. Юу? Шившлэг ажиллах эсхийг нь ч мэдэхгүй байж ийм эрсдэлтэй үйлдэлхээс хэрэг үү? Заримдаа эрсдэлтэй үйлдэлүүд гайхамшигыг бүтээдэг юм. Түүний ачаард яг одоо би амьд байна. Надад итгэсэнд баярлалаа Гүнжээ. Үгүй ээ, та буцаж ирсэн ашгүй дээ. Яан эрхэмээ, надад танаас асуух маш олон зүйл байна. Ивсэд та ямар нэг зүйл олж мэдсэн үү? Тийм ээ. Луугийн бүлхэм миний төсөөснөөс ч том байсан. Хуучин цагаан цамхын захирагч Херберт Леон бүлгмийн төлөөлөгч байснаар зогсохгүй хэдэн 10 дээд зэрэглэлийн гишүүд нь язгууртнуудаас бүрдсэн байсан. Бас Эзэн хааны дэргэд маш олон жил ажиллаж байгаа Хүлэвт Баатрын 1-р салааны ахмад Даймфил Морит ч гэсэн мөн адил энэ хэрэгт холбоотой болж таарсан. Ноён Даймфил, бурхан минь. Рагнар тийм аюултай зүйл хийж байдаг. Луугийн бүлгмийн шашны удирдагч нь 300 жилийн өмнө устж өгөө болсон драгонианчуудын нэг байсан. Тэр хүний биед хувирч 8 дахь зэрэглэлийн шид ашиглаж чадна. Мичел Гринд Риверийн амьдаар нь хорьсон сүүлийн драгонианыг 5 дахь ханхуу суллаж хамтарч ажилласан байна. Үүнийг тэд нэлээд удаан төлөвлөсөн бололтой. Бүлгмийн гол зорилго нь хаан ширээнд хүрэх биш. Тэд эзэнт хүрний зэвсэлт хүчнийг ашиглан дайн эхлүүлж газар нутгуудыг эзлэн авах хүсэгтэй байгаа. Гүнжээ, орд нь аль хэдийн 5 дахь ханхүүгийн гарт орсон. Таны аюулгүй байдалд ч нөлөөж болох учраас хинт ч итгэлгүй. Өмнөгшгөө эрхэм дээдсийн хажууд байгаарай. Та яах болж байна, Яан эрхэмээ? Би хар шидийн нөлөөнд байгаа мэт жүжиглээд үргэлжлүүлэн 5 дахь ханхүүгийн талд байх бодолтой байна. Айн? Яагаад? Би Мичел Гринд Риверийн драгонианчуудыг үгүй хийсэн аргыг олж мэдэх хэрэгтэй байна. Цагаан цамхын номын сангаас юу ч олж чадаагүй ч ордон дотор бол боломж үйж магадгүй. Яан эрхэмээ. Надад тамхи харуулах зүйл байна. Та намайг дагаад явахгүй юу? Тэд хамтдаа ордны номын сан руу яв. Ширээн дээрх нууц шургуулгыг онгойлгож энэ байд. Яан, эн чинь аавын надад бэлгэлсэн манай гэр бүлийн өг зүйл байгаа юм. Эзэн хааны гэр бүлийн анхны шидтэн Мичел Гринд Риверийн үлдээсэн эд. Өг дээдсийн минь амьдралынхаа туш битсэн тэмдэглэл байх гэж таамаглаж байгаа. Яан, таамаглаж байгаа гинэ. Үннийг хэлэхэд хинч өдийг хүртэл энэ зүйлийн түгжээг тайлж чадаагүй. Бүртгэд үлдснээр ноён Мичел Гринд Ривер 5 дахь зэрэглэлийн шидтэн байсан ч энэ түгжээг түүнээс ч дээд зэрэглэлийн шидтэн хийсэн байсан. Та магадгүй үүнийг онгойлгож чадахгүй гэж үү? Оровдод үзье. Яан номыг дартаа авч. Би энэ ном руу мань үлээгээд аргыг нь унших гэж оролдвол Яан, эн чинь луугийн хэл. Яан мань ашиглан түгжээг тайлахад ном гэрэлтэж эхлэв. Түгжээн тайлагдчихлаа Яан эрхэмээ. Унших гээд үзцгээе. Үнэхээр өвөг дээдсийн тэмдэглэл байсан байд. Эхний тэмдэглэл нь драгонианчуудын дайны дараа бичигдсэн бололтой. Амиа алдсан шийдтэн Хүлэгт Баатруудад зориулсан дурсгал бас сүрсэн газараа орхиж шин цагаан цамхаг барих талаар байна. Эд шидийн аргын талаарх судлаач бас байна. Тэр шөнө Фран яагаад аавын нэр энд байдаг вүсэ? Тэр шөнө Фран намайг хайж ирсэн. Би түүнийг дахиж харахгүй гэдгээ шууд л мэдэрсэн. Түүнд амлсан амлалтаа би өөхөх хүртлээр биелүүлнэ гэж тангаруулсан. Би энэ тэмдэглэлд түүний 100-гийн хэлээр хэлсэн сүүлийн үгийг хатуулж үлдээ. Гүнжээ, цаг хугацаа зогсчлоо. Яан өрөөний голд гэрэгтэн гарч ирсэн нууцлах хаалга руу асхан очиж хаалганы цаанаас хурц гэрэл засарч түүнийг огт өөр ертөнцөд хүргэлээ.
Тэрээр хязгааргүй үргэлжлэх ногоон тал, жаргажгүй нарны туяатай тэнгэр, бас асад зогшилтгүй эргэлдэх аврах том араануудыг хараад байхаж хоцров. Тал донд нэгэн хүн хадан дээр нурууга харуулсан сууж байхыг Ян олж харав. Тэрээр түн рүү алгуур хөмдөхөж очихдоо дотроо ийм бодно. Эн чин тэр хэн бэ? Би хэдэн зүйл асуух гэсэн юм. Би хаан байна. Бас та хэн бэ? Энэ бол цаг хугацааны агуулга, хэмжээсгүй газар. Цаг хугацааны агуулга гинэ. Хүн төрлөختний нэр томьёогоор тайлбарлахад хэцүү. Амхнаар хэлбэл Ян, энэ бол чиний амьдардаг бүх цаг хугацааны хэмжээсийг агуулдаг газар. Та намайг мэддэг хэрэг үү? Та яг хэн юм бэ? Яаж миний нэрийг мэддэг юм? Би хэн бэ гэж юу? Зарим хүмүүс намайг анхны шидтэн эсвэл автонлуу гэж дууддаг. Бамогт фрардад цаг хугацааг удирдах чадвартай автонлуу. Хүн төрлөختний түүхэнд хамгийн анх эд шидийг илрүүлж ашигласан анхны шидтэн. Энэ хоёр ошхуу нэг зүйл байсан гэж юу? Чи энд байна гэдгийг Мичлийн талаар аль хэдийн мэддэг гэсэн үг. Тэр үнэхээр том алдаа гаргасан. Би түүнийг тэр Драгонианыг амьд үлдээчнэ гэж бодоогүй. Түүнийг яагаад тэр зүйлийг одоогийн хэмжээст амьд үлдээхээр шийдсэнийг мэдэхгүй юм. Өрөвдсөндөө юу? Эсвэл өшөө авахын тулд уу? Хүний сэтгэл хөдлөл төвөгтэй, тайлбарлахад хэцүү. Хүлээгээрэй, та юу яриад байна? Та Мичл Грин Ривэртэй ямар холбоотой юм? Бид нэлээд дотны найзууд байгаа юм. Би түүнд Драгонианчуудыг үгүй хийх хүчийг өгсөн шүү дээ. Хэрвээ таны ярьж байгаа үний юм бол надад нэг асуулт байна. Та яагаад Мичл Грин Риверт хийх хүчийг нөхөхийн оронд өөрөө хийж болоогүй юм бэ? Дээр үед хүн төрлөختөн хар шидээс болж зовж зүдэрч байсан. Луугийн их мэдл нь амьд биет бүрийг захирах чадвартай байсан бөгөөд хар шид тэрхүү хүчийг олж авахын тулд бүтээгдсэн юм. Драгонианчуудын бүтээсэн хар шид шундагтай бөгөөд шантаршгүй байсан. Ашигласан хүнийхээ сүнсийг сүйтгэж эхийн ертөнцийн тэнцвэрийг алдагдуулдаг. Үр дүнд нь тоож баршгүй олон сүрэл, гамшгууд гарч байсан. Ихтэй хичнээн олон хүмүүс зовж шаналж байсан ч надад орогцох их байгаагүй. Луу хүний ертөнцид хүндлэнгөөс оровцох ёсгүй. Энэ бол энэ ертөнц үүссэн цагаас л бий болсон дүрм. Гэхдээ энэ их зовлон шанал луугийн их мэдлээс болж үүссэн учраас би юу ч хийхгүй хараад сууж чадаагүй. Би дүрмийг зөрчиж хүн төрлөختний түүхэнд оролцсон. Анхны шидтэн. Тэгээд та хүмүүсийг хар шидийн эсрэг тулалд гэж эд шид зааж өгсөн байх нь. Тийм ээ. Гэхдээ хангалттай байгаагүй. Том гамшиг тохиолдох болгонд хүмүүс нуран унаж тэднийг дахин босгох баатар хэрэгтэй байсан. Энэ бол миний хүн төрлөختөнтэй эрх мэдлээ хуваалцсан шалтгаан. Тэгээд тэр баатар нь Мичл Грин Ривер байсан юм. Тэр үнэхээр ухаалаг, сайхан сэтгэлтэй хүүхэд байсан. Эзэн хааны гэр бүлд төрсөн мөртөө түүнд ард иргэдийнх нь аюулгүй байдал, ямар ч хүч чадал, эрх мэдлээс илүү байсан. Мичл бүхэд амьдралаа хар шидийг үгүй хийхэд зарцуулсан ч тэр ганц алдаа нь түүний бүх хүчин чармаалтыг үгүй хийчихлээ. Хүн гих амьд би тийм л төгс бус. Харин би хүн төрлөختний асуудалд оролцсныхаа хариуд бүх дурсамжаа алдан хар шидийг өөрөө үгүй хийх чадалгүй болсон. Яванда юу хийх ёстойгоо санана гэж найдаад би өөрт үлдсэн бүх цаг хугацаагаа хүний биед хадгалсан. Бүх дурсамжаа алдчихсан болохоор би хүний ертөнцөөр хөд хүрэх газартаа тэнүүчилж явсан. Өмнө нь надад байсан цаг хугацааг бодвол хамаагүй богинохон ч бүх цаг мөч нь дахин давтагдчихгүй байсан. Тэр үед би нэг охинтой танилцсан юм. Ванесса. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэнч, хайр татам нэгэн байсан. Түүнтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаа миний урт амьдралын хамгийн үүсэлтэнтэй үе байсан. Тэгээд миний амьдралд өөр нэг бэлэг гарч ирсэн юм. Би чамайг үргэлж сансан шүү хүү минь гэж хэлэхэд Ян маш их цочирдож. Утгагүй юм яриха болж үз. Миний аав дээр үед өгсөн. Анхны шидтэн. Тийм ээ, Фран Фэж өгсөн. Энэ газарт үлдсэн зүйл бол зүгээр л нэг бие махбодоо алдсан сүнс. Шамтай уулзах энэ мөчийг л хүлээж байлаа. Таныг хэн энд хүлэе гэсэн юм? Яагаад биднийг орхиж явсан юм? Танаас болж ээж. Хүний зорилго нэг амьдралаар дуусахгүй, дахин давтагдсаар байдаг. Цаг хугацаа өнгөрч түгжээ тайлагдахын хэрээр дурсамжууд маань буцаж сэргсэн. Тэгээд би юу хийх ёстойгоо ойлгосон юм. Би энэ дэлхий дээрх бүх хар шидийг үгүй хийж, Ванесса та хоёрын амьдарч байгаа дэлхийг хамгаалахыг хүссэн. Гэхдээ надад хангалттай хугацаа байгаагүй. Надад гэр бүлээ орхихоос өөр сонговт үлдээгүй.
Чи энэ амьдралдаа ч гэсэн хэцүү цаг хугацааг туулсан бололтой. Чамааг энэ удаад хүссэн аз жаргалаа олно гэж найдаж байсан юмсан. Ян. Би энд тантай тийм зүйл ярих гэж ирээгүй. Чи энд драгонианчуудыг үгүй хийх хүчийг хайж ирсэн. Тэр хүч аль хэдийн чиний дотор байгаа. Би Ванессаг орхиж явахаас өмнө чамааг хэвлээд байхад өөрийн эрх мэдлээ чамд дамжуулж өгсөн юм. Таны эрх мэдлийн ээ. Тийм ээ. Чи зүгээр дээд зэрэглэлийн шиттэн болохоор л өөрийгөө луугийн хэлийг ойлгож хэрэгжилж чаддаг гэж бодоо юу? Ян. Бодоод байсан. Яг хизэнээс эхлээд. Би хизэнээс луугийн хэлийг ашиглаж чаддаг болсон юм бэ? Би чиний дотор байгаа итгэхгүй хүчийг сэргээгээд үгүй. Гэхдээ эхлээд чи үүнийг харсан дээр. Яны аав Янд чиний өөрөө ч мэддэггүй хамгийн ихээр хүсдэг тэр амьдралыг хилээд дурсамж харуулв. Тэр дурсамжинд Ян гүнжтэй ирж байсан ногоон толгоц дээр. Ян модны сүүдэрт унтаж байх ба. Ах, энэ газар чинь би хаана байна? Би гарцаагүй Франте ирж байсан да. Ах, сэрчүү. Чи нэрээ арай гэж цад таргаж гэр бүлээрээ сахинд гарч байхад унтаалах юм. Ойрд хитрхи их ажиллаад байгаа юм уу? Чамааг бага ажлууд гэж ахад хийтгэс. Гүн чи. Юу вэ? Бүрэн сэргээгүй байгаа юм уу? Гүнж гинэ. Сонсоогүй удсан биш үү? Удсан гинэ. Жона, аав сэрчлээ. Аавыгаа ирээ тэврээрээ гэж хэлэхэд нэгэн бяцхан охин аава гэж хэлсээр Ян руу гүйж ирэн хөлнөөс нь тэвэрнэ. Юу болоод байна? Яагаад ингэж их байхад байгаа юм бэ? Жонаг тэвэрэхтэй. Ян охиныг тэвэрэхэд хий үзэгдлээс сэрв. Алтан луу. Чамд юу харагдав? Ян. Хүүхэд. Надтай адилхан өнгийн үс. Нүдтэй жоохон охин байсан. Жона. Түүнийг тэвэрэхэд түүний дулаан, хоол, үнэргээд бүх зүйл надад дулаахан мэдрэмж өгсөн. Тэр яг юу юм бэ? Алтан луу. Хайр. Хитрхи энгийн үг мөртөө хүнийг хөдөлгөж чадах хүчирхэл зүйл. Хүн хайртай хүмүүсийн төлөө бүхнээ зориулж, тэднийг хамгаалахын төлөө тэмцэн, тэндээсээ амьдрах удам зоригоо олж авдаг. Чиний хүсэж байгаа зүйл агуу мөртөө энгийн амьдралыг холбож чаддаг зүйл. Ян. Энгийн амьдрал гинэ. Гэхдээ тэр чинь миний мөрөөдөл. Хитрхи тайван бас үзэсгэлэнтэй байсан. Би ирээдүгөө харсан гэсэн үг үү? Ирээдүй чинь мөн ч байж болно, үгүй ч байж болно. Бүх зүйл чиний сонголтоос шалтгаална. Чамааг явуудах цаг болсон бололтой. Би чиний дотор байгаа луугийн эрх мэдлийг сэргээгээд үгүй. Энэ сүүлийн эрх мэдлэр миний дуусгаж чадаагүй зүйлийг гүйцээгээрэй. Фран Фижийн дурсамж надад баг багаар орж ирж байна. Эн чинь би үргэлж шамтай хамт байх болно. Хайртай шүү. Үрд. Бодит байдалд иргэн ирж амьсгацсаар. Яан ирхмэ? Та зүгээр үү? Дотроо энэ мэдрэмж юу вэ гэж бодон байх нь. Юу ч үштэй. Нүд рүү юм орчих шиг боллоо. Ном руу хараад гайхаж. Луугийн хил алга болчихж. Эрхэн дээдсэ та энд бичээтэй байсан зүйлийг санаж байна уу? Юу? Үгүй ээ. Энэ хуудас анханасаа хоосон байсан шүү дээ. Тийм байх нэ. Яах юм шиг байна? Та драгонианчуудыг яаж дийлэх талаар олж чадах юм шиг байна уу? Тийм ээ. Би арга олчих шиг боллоо. Нэрээ юу? Ашгүй дээ. Рагнартай очиж ярилцах хэвтэй бололтой. Та эзэн хааны хажууд байж байгаарай. Надад тусалж чадах зүйл байна уу? Та аюулгүй байхад болно. Би зүгээр дээ. Би бүгдийг дуусгаад буцаад ирье. Та заавал буцаж ирэх ёстой шүү. Тэгнэ. Энэ удаагийн Pathfinder инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.